Welcome to Chris's Bread. Chris's Bread тавтаа морилцгаано. Та бүхэнд өнөөдөр би нэг хідэн асуулт хүлээж авсан тэрэндээ хариулах гэж байна. За энэ хөрөнгө болохоор зэрэг маш идэвхтэй. Одоо яг талах цуурхад бэлэн болцсон гадар гуун сайхан гялалдсан маш их хийтэй агаартай. Тэгээд ингээд жоохон ингээд хажуу тийш нь болохоор зэрэг нөгөө агаарууд манд ханаасаа татагдаад торлог үүссэн. Би ингээд сэгсэрхээр зэрэг энэ доошогоо суухгүй байгаад энэ маш их агаартай хийтэй. Одоо энэ бол яг талах зурхад бэлэн болцсон хөрөнгө байна. За асуулт ирсэн. Тэр нь болохоор зэрэг би ингээд дөнгөж сайхан ингээд хөрөнгө гаргаад өнөөдөр яг талах зурх гад бүр ингээд бэлдээ хөрөнгө маань сайхан одоо сагаад ингээд иссэн байж идэг. Гэтэл би гинт нэг ажил гараад гарах болтоо би одоо энэ хөрөнгөө яах вэ? За ийм тохиолдолд хэрвээ ганц 2 цаг гарчаад эргэж ирээд талхаа хийвэл болно. Зүгээр өрөөний температурт орох чинь яахчгүй штэ. Гэтэл би маргаашнаас нааш хийж чадахгүй нэ гэх юм бол би зүгээр хөргөчөндөө хийгээрэй л гэж зөвлөнө. Гэтэл та өөрөө нэлээд тийм гашуундуу талхан дуртай байх юм бол хамаагүй өрөөний температуртаа тавиад орхичих. Хөргөчөндөө хийхээр болох юм бол маш сайн таглаад тэгээд хөргөчөндөө хийчихээ. Тэгээд талах маргааш талах хийх цаг гарлаа, бэлэн боллоо. Тэнгүүтээ зурмгаа гаргаж хөрөнгөө хөргөчнөөс гаргаж ирээд талхаа хийж болно. Хоёр янзаар. Мэдээч хэрэг одоо хөргөчөнд байсан хөрөнгөний чинь одоо өрөөний температур тавиад 1-2 цаг байлгуулах хүн зүгээр штэ. Тэр чинь хөрөнгөний чинь бактериуд нь сайхан бүлээцэд ирнэ. Хэрвээ тийм цаг байхгүй байна гэж бодох юм бол шууд тасалж аваад жоохон бүлээн дуус хийгээд тэгээд зурчих. Ер нь бол ингээд хөргөчөнд ингээд хөрөнгөний бактери хийчихээр яадаг вэ гэхээр нөгөө хүйтэн орчинд орохороо хөрөнгөний бактери маань тийм хөдөлгөөн нь удаашраад ирдэг. Хоолоо идэхинж багасаад, энерги ингээд хадгалах маягтай ер нь хөдөлгөөн багасаад ирдэг. Тэгээд удаан хөдлөн гэсэн. Тэнгүүдээ нөгөө тийч хөргөчнөөс гаргаад шууд ингээд зурмаг болголоо гэхэд тэр нь болохоор зэрэг цоо шинээр гаргаж авсан хөрөнгөөр талах хийснээс арай ялгаатай болно гэсэн үг. Тийм болохоор зэрэг би хөргөчнөөс гаргаж ирээд 1-2 цаг өрөөний температурт байлгаарай гэж хэлээд байгаамаа. Хэрэг хүлээж чадахгүй гэх юм яг хөө бүлээн усаа хийгээд хөрөнгөний бактерийг идэвхжүүлчих болно. За гэтэл нөгөө хөргөчн дотор чинь 1 хонлоо, 2 хонлоо, 3 хонлоо талхаа хийж ерөөсөө амждаг вэ? Яах вэ? Зүгээр хөргөчн дотор байж хат зүгээр. Гэхдээ нэг юмыг сайн ойлгож авах хэрэгтэй. Юу вэ гэхэл за би өнөөдөр ингээд сайхан ингээд шинэ хөрөнгө гаргацсан байна да тий. Энэгээр ингээд би энэ талах хийх юм бол бүхэм яг хуваарийн дагуу. Зуурлаа, татлаа, сунглаа, хөөлөө, хэвлэлээд, эсэглээ, зууханд орлоо. Өнөөдөр би бол өнөөдрийн дотор талахтаа болж штэ. Гэтэл нөгөө хөргөчөнд байсан хөрөнгөний чинь гаргаж ирээд талахын тулд нөгөөд чи хөргөчн нэлээд олон хонцсон байлаа гэж бодоход маш удаан хөдлөнө. Тэгэнгүүт чинь өрөөний температур ямар үлээ, хөргөчний температур ямар байсан бэлээ гэдгээс шалтгаалаад нөгөөд чинь цоошин хөрөнгнөөс арай бүх юм ингээ удаан хөдөлж явнаа. Тэгэнгүүт талхаа зурангууд нөгөөх нь яагч бас тийм хурдан хөөхгүй байх ч юм уу, жоохон удаашрах ч юм уу, илүү цаг авах ч юм уу. Тэгэхээр энэ болгоныг бол талах хийхдээ тооцоорой, санаарай. Яг л хөрөнгөчнөөс гаргаж ирэнгүүтээ яагаад хурдан хөөхгүй юм гэсэн асуулт гарах вэ? За нөгөө асуулт нь болохоор давсны талаар. Тэгэхээр давсны харьцаа ямар вэ? Хийх давс их үү? Давс нойтын хөрөнгө хоёрын харьцаа ямар байдгийг гэсэн асуулт байна. Ер нь бол давс нойтон хөрөнгөний хөдөлгөөнийг жоохон удаашруулж өгдөг юм аа. Тийм болохоор зарим хүмүүс давсаа дараа нь хийдэг. Миний хувьд болохоор энэ хоёр талах хийхдээ би 17 г давс хийж байна. Би бол жоохон давсан дуртай хүн л дээ. Гэтэл нөгөө савар доо гэдэг ч болохоор эсэглэн гэсэн утгатай тийм ээ, хөрөнгөний талах жоохон эсэглэн амттай байдаг шүү дээ. Тэгээ жоохон давстай болохоор нөгөөтг нь илүү тийм гашуун юм шиг зарим хүмүүс санагддаг л да. Яагаад гэвэл хөрөнгөний талах идэж өсөөгүй бол. Тэгээ энэ болохоор зэрэг яагаад гэвэл тухайн хүний өөрийнх нь л одоо сонирхол сонголт гэх юм уу да. Тэгэхээр та нар давсаа ихийгээд үз, баг хийгээд үз, ямар нь та нарт таалагдж байгаа өөртөө мэдэх хэрэгтэй. Нөгөө талаар нөгөө бактерийн хөдөлгөөнийг жоохон удаашруулдаг учраас хүмүүс давсын тусад нь аваад
хийхгүйгээр талхаа зурхтаа тэгээд нөгөө талх зурх уснасаа нэг жоохныг авч үлдээд тэгээд нөгөө хөрөнгөө устайгаа гурилтайгаа ингээ холчдөг. Тэгээд амраадаг. Одоо отолайз гэж хэлдэг те, дэвтээдэг. Тэгэнгүүт нөгөө нэг давс ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байна тийм ээ. За цаг болсны дараа нөгөө нэг үлдсэн жоох усан дээрээ давсаа хийгээд нэг давсны юм зуурмаг болгоод одоо нөгөө нэг цагийн дараа нөгөө амраасан хөрөнгөн дээрээ давсныхаа тэр уусмлыг асгаад ингээд нийлүүлэхэд нилээн ингээд ажил гаргаад ерөөсөө одоо дийлгээд сунгаад цохоод татаад одоо ингээд нийлүүлдэг. Тэгэхээр энэ бол нилээн ажил болдог л доо. Гэхдээ зарим хүмүүс яг энэ аргаар хийх туртай байдаг. Миний хувьд болохоор зэрэг ерөөсөө анханасаа л давсыг хийждэг. Тэнд нэг ялгаа гардаггүй гэж би боддгийн. Тийм болохоор зэрэг та нар давсын тусна хийгээд үз, давстан зураад үз, та нарт ямар ах нь өөртөө тэгээд тэрийгээ сонгоод тэгэрээ. Миний хувьд бол ерөөсөө анханасаа л хийждэг. За талхаа сайхан хийгээрэй.